Nicht der einfließende Hubi, unseren Nottan der Tebi. Aha, mit der Rambach dacht sich Quabi. Nere Somundan der Tebi. Hätte Jara unseren Hudegme. Hat Zardaren Dudet Beno. За одоо бид нэ 3/3-ын UB Park дотор байрладаг одоо Royal Lounge гэх талбай дээр нэрсэн миний уулзах хэрэгтэй хүн энд байна. Сайн өгшөө. За ингэж. За сайхан орж гинөө. Сайхан орж. За оцоор холбогдсон та бүхэн бас ялангуяа спорт сонирхогч хүмүүс бол хараад сайн мэдж байгаа. Дасгалжуулагч манай тулга багш маань одоо өнөөдөр манай нэвтрүүлгийн маань гол баатар байгаа. За бэлтгэл сургалтаа өгөө өгшөө. Дажгүй. Тэгээ манайх олимпик шгшөөгийн бэлтгэл эхэлсэн. Энэ Royal дээр бас өсвөрийнхаа бас манай өсвөрийн дэлхийн аварга 17 насны Аз аварга болохоор жоох хүүхдүүдтэйгээ бас ажиллаа байж байгаа. За энд чи анх удаага орж иж үзэж байна. Гоё орчинтой болсон юм байна. Ер нь яг энэ тухай сонсоод байсан л да. 3/3-ын маш гоё дэлхийн стандартт нийцсэн өндөр зэрэглэлийн гоё талбайтай болсон. Гоё заалтай болсон. Бэлтгэл сургалтуудаа сайн явагдаж байгаа. Амжилт нь бол цаг одоо өдрөөр ахиж байгаа гэсэн мэдээллүүдийг аваад ер нь энэ олимпиад явах гэж байгаа тамирчтай нэг онцлё. Та бас дөнгөж саяхан одоо сар шинийн баяраар бас үзэгч олноо баясгаж бас Монгол улсын гавьяа цацгалжуулагчийн хэрхэн цол тэмдгээрээс ингрээ мялагаад авсан. Тэгээд энэ бүхний чинь нэг холбогдоход хэдүүлээ өнөөдөр нэг сайхан дугаар хийгээд танаа тонж болох уу гэдээ одоо хүсэж байгаа. Маш их хүмүүсийн хүсүүлдээд монголчуудын хүсүүлдээс мэдээлэлтэй урьсан таатай. Тэгээ одоо манад хонгоос яг манай олимпик шгшөөг их тамир дээр гарцсан байгаа. Тэгээ манай гэрээр яг нэг ороод гараад сонирхолтой юм үзээд би бас санал тавьж байгаа нь тамирчин хүмүүс Монголын 3/3 гэр бүлийн амжилт хэрхэн яаж өрнөдгийг харцгаая. Тэгээд энэ ч дүүнэр нь байна. Тэгээ одоо хандгаатад 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй гарцсан байгаа. Тэгэхээр би бол танаа хамт олныг нийт сагсчин, тамирчин, багийн спортын ард яаж явагддаг юм бэ гэдгийг манай заалан те манай гэрээр нэг дайрж байгаагаад хандгаатад хамтдаа цугларалтан дээр нэг хоногийн өнгөрөөл тэнд бас сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Бас нөгөө хамгийн залуудаа энэ гавьяа тасгалжуулагч нэг 50 өнгөрж иж бас нэлээд удаж иж авд юм байл та. Тэгэхээр 39 настай анхны гавьяа залуу тасгалжуулагч болсон гэж байна. Тэгээ энэ болохоор яг ганцхан миний ч амжилт биш. Монголын 3/3-ын амжилт. Бид нэр 17 оноос хойш одоо хүртэл энэ олимпик циклд нийт 8 алтан медаль авч 7 мөнгөн медаль, нийт 12 хүрэл медаль гэ нийт 27 медалийг авсан байна. 27 тэв дэлхийн тэмцээнээс медаль авсан байна. Тэгээ энэ амжилтыг мань үнэлж одоо тэгээ ерөнхий дасгалжуулагч одоо манай гэр бүлийг шагнасандаас маш бахархалтай. Энэ заал танхимын хувьд бол юм хэмээр бид нар одоо ингээд өөрийн гэсэн гэр орон заал танхим материалыг багц байхгүйсэн. Тэгээ өөрөөсөө одоо цэвэр ивент итгэгч хамтрагчдынхаа хүчээр сэтгэлээсээ яг ингээд бараг 700 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд ийм тогтчулт хийсэн. Тэгээ энэ юу юм бэ гэхээр яг олимп дэлхийн аварга хэрхэн яаж явагддаг юм бэ гэдэг дэлхийн стандартаар хийгдсэн байгаа. Одоохондоо дэлхийд яг ийм өөрийн 3/3 гэсэн яг өөрийн гэсэн дэлхийд одоо ганцхан энэ Улаанбаатарт байна. Тэгээд энэ ч бид нэр Монголд насан туршийн сагсан мөнгөний дэлхийн аваргыг авчихсан. Тэгээ ковид болоод хоошилдсон. Тэгээ цаг хугацааны юм байгаа. Тэгэхээр энэ нөлөөгийн шал, шилдэгийн шийд те энэ бол дэлхийн олимп яг энэ шал шийдэн дээр явна. Тэгэхээр бид нар бас олимп дэлхийд оролцохдоо энэ шал, энэ шийд яг тухайн орчинд нь
сэтгэл зүй болон шинжлэх ухааны үндэслэлтэй яг ийм зааланд нь зориулж бэлтгэлээ хийж. Тэгээ одоо манай энэ өсвөрийн баг маань хийж байна. Тэгээ өсвөрийн багаас хойш яваад бид нэр хамгаатай цуглалтанд гарсан байгаа. Тэгээ буцаж ирээд энэ дайралт гэж ярьдаг. Хяналтын тоглолтуудаас энэ зааланд хийх байгаа. Ер нь спортын арга хэмжээ бол өөрөө шоу entertainment арга хэмжээ шүү дээ. Чөлөө цагаа өнгөрөөж гэр бүл хамаатан саднараа гоё ингэж үзэх хэвээр. Тэгэхээр энэ спортын менежментийн чиглэлийг бас өөрчилсөн ийм нэг юм Royal 3x3 Lounge гэж нэг нээсэн байгаа бид. Бид нэр өнгөрсөн 5 жилийн цикл дээр FIFA буюу олон улсын сагсан бөмбөгийн холбооны 206 улсын конгресс болсон. Тэгэхээр тэр конгресс дээр 3/3-ыг 206 улсаас дэлхийд хөгжүүлснээр нэгт орсон. Тэгэхээр хөгжил хятад Орос манай арталт орсон. Тэгээ нээшн дээр 3-т орсон. Тэгээ Монгол залуус маань Аз ТV-ийн нүүр царай болоод мэрэгжлийн 4 клуб байна. Улаанбаатар MMC, Energy, Сансар MMC, Амгалан, Зайц ингээд 4 баг байна. За эмэгтэй Улаанбаатар Amazons гэдэг мэрэгжлийн клуб байна. За тэгээ Аз ТV-ийн номер 1 баг бол Улаанбаатар. За тэгээ Сансар байна. За тэгээ амжилтууд гэх юм бол дэлхийн гран-при гэж ярьдаг. Дэлхийн гран-при тэмцээнд анх удаага ирэх авч ордог баснаас Монголын баг төрүүлсэн. Солонгос жижигчүүд Бацэнгэл захиралтай очиод төрүүлжсэн. Өсвөрийн дэлхийн аврагт одоо Сүхбаатарын талбай дээр өнгөрсөн болсон шүү дээ манай монголчууд. Тэгэхэд айргийн 5-д орсон. Ихтэй баг манай Аз ТV-с ер нь бол шилдэг 8-д ордог. Залуучуудын дэлхийн аврагт хятадын шаанд болсон залуучуудын дэлхийн аврагт дээр манайх айргийн 5-д эмэгтэй баг маань орсон. За тэгээд урдвал оюутны дэлхийн авраг болсон, оюутны Аз авраг болсон. Дэлхийн эсний наадам хүрд мэдээлгээд бид нар бол сагсан бомбог багийн спортоор дэлхийд бол маш том амжилтуудыг бол манай хамт олон бол үзүүлж байгаа. Дээрээс нь одоо энэ хүн төрлөختийн их наадам, Цэнгэлийн манлай олимпийн наадамд одоо оролцох эрхээ манай эмэгтэй баг бол автсан байгаа тийм. Эрэгтэй багийн хувьд бол эрэгтэй баг маань ууг нь бол эрхээ 4-т ороод авцсан шүү дээ. Америкийн нэгдсэн улс 5-д ороод манайх 4-т ороод авцсан байсан. Гэхдээ Японууд зохион байгуулах эрх гээд цагаан утсаа Япон эрэгтэй багтаа өгөөд тэгээ манайх эрхийн тэмцээнд явж байгаа. Тэгээ эрхийн тэмцээн дээр дэлхийн 20 шилдэг багт 5 сарын 26-наас 30-ны хооронд Австрид Грац хотноо тоглоно. За дараа нь Унгарт бас нэг эрхийн төлөө 6 багийн тэмцээн болно. Тэгээ А зооны 1 дээр буюу 20 багийн номер 1 дэлхийн шансааны номер 1 баг Монгол байгаа шүү дээ. Хоёрт нь одоо Америк байгаа шүү дээ. Тэгэхээр Америкийн өмнө нь байгаа цаг үед л одоо бид нар байна. Тэгээ бид нар яг хаа байж болох өөрсдийнхөө хичээл зүтгэлээр өөрсдөө хүртэл ингээд сэтгэл байвал зүтгэл гаргана гэдэг шиг. Тэгээ бид нар нүдний даалт ч гэсэн ингээд өөрсдөө ингээд боломжоор зүтгээ сайхан сэтгэлтэй хүмүүсийн хүч буйнаар энчээ ингээд бэлтгэл сургалтаа хийж байна. Одоохондоо бас монголчууд дандаа ардаасаа юм бичигдэж явдаг шүү дээ. Тэгээ ингээд бодогддог бол одоо урдаасаа бичигддэг дэлхийг байлдан дагуулдаг хөл бөмбөг, сагсан бөмбөг гэдэг спортын сагсан бөмбөгөөр нь бид нар олимпийн төрлөөр ингээд манай хамт олон бид бүгд хичээд зүтгэж ажиллаж байна. Данийг TLG 13 гэдэг одоо багийг байгуулад легионеруудыг бас Монголд урьж авчираад энэ үйл ажиллагааг бас эхлүүлж ирснийг бол би санаж байна. Тэр явдлаа хоёул эргэж жоохон дурсвал. 5/5 төрлийг Монголд хөгжүүлье гэдэг ер нь бол яг бичүүлж самбар дээр гараад бичих юм бол бидний хийсэн ажил манай хамт олон хийсэн ажил болов. Монголын сагсан бөмбөгийг 17-8 жил нэг ч төгрөг авахгүйгээр Монголын үндэсний хэмжээний спорт болсон шүү дээ. Тэгээд яг хөө тэгээд болсон бодит зүйлсийг бол монголчууд бол мэдж байгаа тий. Тэгээд ялчгүй бид нэр хэцүү буланд гараад гудамжинд гарсан. Тэгээд гудамжинд гараа 3/3-ыг хөгжүүлсэн. Тэгээ ер нь бол 5/5 төрлийг хөгжүүлэхдээ 11 баг авчираад нэг багт 3 легионоор авчираад 33 легионоор тоглож авчирсан аахгүй Монголд. Тэр легионоор нь дандаа NBA тоглож исэн Смуш Паркер, тэгээ Коби Брайант одоо дэлгэж тоглож исэн хүн байна. Дэлхийн супер одуудыг авчир тоглуулад Монгол тамирчид тэрнээс суралцаад 7 хоногт 3 удаа спортын төв ордонд өдөр болгон олон улсын тэмцээнийг Монголд хийжсэн. Тэгэхээр тэр өндөр зэрэглэлийн тамирчидтай бүтэн 2-3 жил тоглолцсны дараа нөгөө Аз, Хятад, Япон, Солонгосуудад тоохоо болцсон. Энэ бол ер нь хөгжлийн хамгийн том стратеги шүү дээ. Тэгэхээр энд бол мэдээж би ганцаараа биш манай одоо багийн эздүүд байна. Бид нар бол менежмент хийж хөшүүрэгдэж одоо өдөөлтийг үүсгэсэн шүү дээ. Тэгээд лигийг чанартай хэлсэн, легионоор шүүгчд авсан. Тэр лигд маань за 5 ТV-ийн бүх ТV-ийн хүмүүс тоглосон шүү дээ. Аз, Африк, Европ, тэ өнгөт арьстай монголчууд тэгээд
Тэр бол сагсан момгийн зайлшгүй хөгжил. Эргээд ч гэсэн бид нар энэ хөгжлийг буцаад 5-5 дээрээ эмэгтэйдэр бол эрэгтэй дээр авчирч 5-5 төрлөөрөө 3-3 шиг дэлхийд гаргая гэсэн том зорилго сайхан цаг бодохгүй ирэх бах гэж бодож. Энд байгаа тамирчин хүмүүс нь бол одоо яг өсвөрийн шигшээ юу те? Одоо яг манай. Тийм, манай одоо ирээдүй болсон эмэгтэй баг манай Оливд орно. Ирээдүй залгамж халаа болоод 15, 6, 17 та хүүхдүүд байна. За эрэгтэй баг маань бас манайх энэ жил өсвөрийн дэлхийн аварга болно. Өсвөрийн 17 насны Азийн аварга болно. Тэгээд залгамж халаа ингээд үргэлж тасралтгүй 15-аас 20 жилийн бодлоготой бид нар ажиллаж байгаа. Тэгээд ах нар бол эгчнэр нь хамгаатад байгаа. Тэгээд эдгээр бол энэ Royal 3-3 ковидын хүрээнд бас ингээд цар тахилмаа бариад энэ бэлтгэл сургуультай хийж байгаа. Манай бас өсвөрийн багийг те би ч бас олон дасгалжуулагч манай дасгалжуулагчдын баг 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Тэгээ манай Баян голын одоо Пүүжа багш байна. За ундрах гээд Rangers одоо сургуульд одоо Rangers гэх клубтэй логарифм гэдэг одоо багшилдаг. Өсвөрийн бас дандаа шилдэг багш нар байгаа. Тэгээд бас системээ бид нэр суулгаж байгаа. Энэ олон хүмүүс шавнараар бас бэлддэг. Тэгээд би одоо бас нөгөө хүрч ажиллаж чадахгүй боловч багш нараараа дамжуулж хүрж байгаа. Тэгээд маш олон манай дасгалжуулагчдын баг ирээдүй болсон бас багш нар бас 3-3-ыг Монгол сагсан момгинд бас суралцаж ирээдүйд бас бүх талд ажиллаж байна бид нар. За манай нэвтрүүлгийн багийнхан маань шинэхэн гавьяатынхаа одоо яг гэрт нь ороод ирсэн байна. Гэр бүлээ сайхан танилцуулна шүү дээ. За манайх эхнэр охин цэцэг. Тэгээ ямар ч байсан 3 охинтой. Тэгээ одоо эмэгтэй олимпийн баг маань олимпиад орж байгаа. Тэгээ манай эмэгтэй хүмүүсийн дунд би ч өөрөө 4 банд 4 айлын хүүдийн нэг дундх нь. Тэгээд тий өсвөр насаа 20 нас хүртэл ер нь дандаа ирчүүдийн дунд болцол үлдсэн насаа эмэгтэй хүмүүсийн дунд эмэгтэй хүний учрыг олж л өнгөрөх ёстой болсон юм шиг байна. Яг үлгэнэ бага удаа. Тий манай бага охин. Хоёроо арай хүрээг байгаа. Бас 3-9-3 тий. Ийм бас манай 3-3-ын фанат фэн байна. Тийм байна. Фанат фэн байна да тий. Яаж н одоо тэгээд бас нөгөө тэмцээн уралдаа ямар нэгэн томоохон тэмцээн уралдаа ойртох тусам гэр бүлтэйгээ өнгөрөх цаг бас томостол ирж байгаа биз тийм ээ. Тий, манай би ч ер нь гэртээ хэрэг байдагч манай эхнэр л одоо гэрийг лааж явдаг. Би манай охин манай эхнэр би манай хүүхэд төрөөд 100 хонсон байгаа. Тэгэхэд би Монголд 3 удаа ирсэн байгаа. За баярлалаа. 3 удаа ирээд 7 хонсон байгаа. Дөнгөж төрөөд. За 3 сар гарan болоход тий. Төрөөд 3 сар гарan болж явах дунд нь ерөөсө 7 хоног л байсан. Тэгэл эмнэлгээс гаргаал тэгэл одоо манай Оливи их авахар муу аавч. Тэгээ октодтой цаг зав гаргаж чаддгүй. Тэгэл боломж олдвол зав заа гарах байлгүй тэгэхээр бас сайхан. Сая ковид болдогтой бас хангалттай сайхан боломж өгсөн шүү дээ. Тийм тэгээд яг ковидын өмнө Оливи ирэхэд авсан шүү дээ. Тэгэл яг тэр үеэс одоо нэг сая энэ маань бас хамгийн удаан надтай бараг жил хэдэн сар ингээд цугтаа байлаа. Тэгээ бас сайхан байна. Тэгээд энэ олон ажил амьдралын ард гэр бүлээ бас хайцдаг. Тэгээ манай гэрийг бас авч явдаг. Манай эхнэр бас арын баг маань их сайн ажилдаг. Манай гэрүүл ээж бас байдаг. Аав манаас тэнгэрт бас оцсон. Тэгээд аав манаас хэлдэг байсан. Миний хөө зөв сайн юм хийжээ. Тэгэхэд үр дүн гарч л таарна. Хизээч буруу юм хийж болохгүй шүү. Манай аав цагдаа хүн байдаг. Тэгээд ямар ч бас одоо тэнгэрээс бас хараад сая бас гавьяат дасгалжуулагч болоход аавыгаа их ботсон шүү. Сайхан байсан. Аль нутгийн хүмүүс вэ ер нь? Аав Сүхбаатар. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын дутаг байна. Ээж болохоор манай өвөө чинь гавьяач жүжигч шүү дээ. Кино жүжигч ловсон. Оо миний аймд. Тийм ловсон га. Манай ээжийнхэн бүгд жүжигчд Төв аймгийн Баян Чанманд байгаа. Эмээдгийн тал болохоор Завхны Яруу сумынхан. Урлагийн өгшил бол бас нэлээд байсан юм ба штэ. Урлагт бол манайхан бол өстө мундаг шүү. Манайх ч бид 50,000 гавьяатууд ээжийнхэн бол дээр үйд чинь бол одоо гавьяат жүжигчд үйдэг бол ямар нэр хүндтэй лээ те. Говийн зэрэглээг энэ номин гэдэг одоо жүжигч юм ба штэ те. Тэр манай Нимбо ах хоёр эхнэр нөхөр хоёр тань руу нүүж ом кинон дээр байна. Тэгээд ховор хүн кинон дээр гардаг илгээлтийн дүүрэн аавхныг аваа явцдаг инхээ ах маань. Тэгээ ер нь бол манайх урлагийнхан ихтэй тийм би спортыг нь одоо төлөвлөлөөд
Спортын гавьяат, урлагийн гавьяат зүтгэлт гэр бүлээр чинсэл гэж манайх яриад байгаа. Тийм байна да. Ёстой нөгөө дутуугийн гүйцээжлтэй тий. Спортоос гавьяат одоо төрхөл байж. Сайхан байна. Нэрээ саяхан яг цагаан сарын үеэр гавьяатын цол тэмдгийг авлаа. Хамгийн залуу дасгалжуулагч. Тийм ээ. Одоо Монгол улсын гавьяат хамгийн залуу дасгалжуулагч боллоо. Алтмаагийн Баттулга ерөнхийлөгч медаль зүүж явахдаа нэг зүйл яриад ирсэн. Тэр юу ярьсан бэ? Тэр ер нь юу ярьдгийг болоо гэж боддог байхгүй. Хүн болгоо асуугаад байсан. Хүн болгоо ингээд яриад идэх байхгүй нэг юм. Аюу их асуугаад байсан, яриад байсан. Тэгээ би минут ингэж хэлсэн. Урчилгаа болгож залуугаарч өглөө шүү. Үлдснийг нь олимпиадээр очиж хийгэрэй гэсэн. Тэг ямар ч байсан ёс ямгаар төр төмбөр Монгол улсын тэргүүн те хэмж байсан бид нэр төрөө дээдлэх хэвээр. За дээрэс нь бид нэр тэр олимпиадээр юу ерөнхийлөгч хүртэл хүлээж байгаа юм байлээ. Монголын ард түмэн биднэрт бол ийм л хүнд хэцүү байдал байгаа. Гэхдээ бид нэр оролцсон гэдэг өөрөө олимп цэнгийн мандаа олимпиад 206 улсаас топ 8 баг шүү дээ. Чөлөөчүүдөө боксоор 2 юм уу 3 ялж топ 8 руу очиж шүү дээ. Гэвч бид нар чи шууд топ 8 багт эмэгтэй орчих. Эрэгтэй манаас орох гээд байж юм тий. Тэгээ ямар ч байсан багаараа хамтаараа хэдүүлээ. Олимп гэдэг дээр ямар ч байсан ингээд нэг даллаад байж байна. Тийм байна да. Спортын тамирчин хүний одоо хамгийн одоо их үнд зүйл бол одоо авсан гавьяа шагнал одоо дурсамж одоо өрөмжлөлөд байдаг те. Та бол энүүгээрээ бас ингээд бас хоймор хэсгээ бас сайхан дүүргэсэн байт юм шүү. Тийм ээ. Тийм нэг гэр бүл баян гэдэг шиг. Тэгээ миний хувьд гэх юм бол Монголын сагсан бөмбөгөөс төр засаг саарл ордон ч хүмүүс сонирхдаг болсон. Тэгээ Америкт бас төрийн тэргүүдтэй майк өгдөг. Тэгээ бид нэр амжилт гарах болгонд бид нэр хүлээж авсан. Тэгээ хамгийн анхны ерөнхийлөгч Тунсламагийн очир утгаад 1 гэдэг номертой Монголынхаа 3-3 шигшээгийнхаа майкийг өгчээсэн. За тэгээд 2 дахь ерөнхийлөгч одоо Мацгийн баг байна тухай тий Завхан аймгийн яран сум. Тэгээд 3 дахь ерөнхийлөгч маань намбрын инх 2 гоо байна. За майк өгсөн. За 4 дахь нь Захиагийн элбэг дорж гоо байна. Оюутны Аз ТV аврах төрүүлээд 5-5 аврах гэсэн 4 номертой. Хамгийн ерөнхий сүүлийн ерөнхийлөгч одоо Алтмаагийн Баттулга тий одоо ингээд 5 дахь юм. Тэгээ ингээд ер нь бол майк өгдөг уламжлал бас ингээд тогтцсон гэсэн үг байна тий. Тэгэхээр сагсан бөмбөгийн спортыг бас сурчилж байгаа шүү дээ. Одоо бид манай эхнэр 2 охин маань байна. Сая түрүүний жижиг маань байна. Одоо ингээ гурлаа 3 охинтой болсон. Тэр ямар учиртай байлээ? Энэ манай нөгөө төгс цогтын нөгөө нэг Америкт аврагын төлөө тоглосон бэлийг надад дурсгасан. Мэргэжлийн бокс. Тийм гар өсгтэй. Кинг төгс цогч хинч танихгүй 79 дэх сургуулийн 14 настай хүүхэд байхад би чи яг өөрөө гардаж тань штэ. Сүүлд бол одоо хүм сүүлд бол биш бүр хашаанд 79 шараатанд байхад бүр 9 мэтэн. Тэгээ Бадар ууган бас байсан. За манай тэр бөмбөг байдаг тэр Mongolia mining те одоо ингээд байсан ингээд бөмбөгнүүд байна. За дээрэс нь ингээд хүүхдүүдийн багын зургууд. Энэ мундаг том цомууд байна. Энэ Австрали, Шинэ Зеландыг хожоод Монголд болсон Аз ТV аврах шалгуулт тэмцээний алтан цом байна. 3-3 FIBA бургаас 17 он. Энэ болохоор 5-5 төрлөөр бид нэр оюутны Аз аврагсан. Буян тухайн ордонд Тайван, Хятад, Солонгос бид нар 5-5-аар бас маш амжилттай байсан шүү дээ. За энэ цом болохоор оюутны дэлхийн авраг 3-3 оюутны дэлхийн авраг Серб, Канад дэлхийн шилдэгүүдийг хожиж дэлхийн тэмдэгцээнд төрүүлсэн. Энэ цом байгаа. За энэ алтан сарнаа байна. Алтан сарнаа хэдэн онд авбаа? Сая энэ онд авсан. Манай эмэгтэй олимпиан багасан. За тэгээд бүрт чоны ч одоо манай 3-3 төрж 3-4 жил дараалж авсан шүү дээ. Тэгээ бас энэ нэг Азийн авраг босны дараа энэ бас маш гоё юм дурсгалтай. Оюутны бас дэлхийд бид нар бас мөнгө төгрөх хэцүү байх үед ингээд Аз ТV авраг болоход ингээд MCS группээс од жаргал захирал цалинтай болгож ирсэн. Энэ анхны цалин бүтэн 2020 оныг 17 оноос 20 он хүртэл сар бүрийн сая төгрөг бодибилдинг фитнесийн манай багийг 5 хүнийг ингээд тавуулан шагналжсэн. Одоо сар болон көр. Тий. Нөгөө ивент хийх хамтрагчид ч бидний арталт байгаа шүү дээ, тий. Захирлуудын зөвлөгөө од жаргал захирал ингэж өгчсэн. Бас маш их баярлалтай. Тэгэхээр бид нэр одоо Монголын төлөө бид нэр бүх хүнтэй л хамтарч ажиллаж байгаа байхгүй. За тэгээ энэ болохоор миний унших дуртай. Би их ном их уншдаг.
Менежментийн чиглэлийн их номнуудыг их уншдаг. Мэргэжлийн дагуу номнууд бас уншдаг. Тий, ер нь бол менежментийн чиглэлийн амжилтанд яаж хүрч болох гэсэн номнууд надтай бол ном ярилцвал би бол ер нь бол маш олон ном уншдаг. Хүмүүс бас тулгаа гэж нэг юм нэг бороо зүрх ярьсан нөхрөл гэж боддог юм шиг. Гэхдээ би ч Мойс эдийн засагт сургууль гэсэн. Номоор бол ер нь амьдралыг бол үнэлж болно шүү дээ. Болно шүү дээ. Болох байх юм байна те. Би ч өөрөө бас тамирчин байсан. Тэгээд Монголын бүх тэмцээнд төрүүлж үтсэн шүү дээ саксны. Тийм үү. Тий. Тэгээд ер нь бол өөрөө тамирчин байж байгаад холбогч хийсэн бүх тэмцээнэр. За тэгээд олон улсын тэмцээн 3-3-ын Аз твийн авраг тий. За энэ нөгөө шагналууд байна. Төрийн шагналууд. Уг нь би шагнал мангал ер нь авъя гэж ер нь жоохон боддггүй байсан. Тэгсэн чинь нэг удаа шагнал өгөөд одоо тэгээд авахаас орохгүй хамгийн сүүлд Монгол улс маань гавьяат басгалжуулагч гэдгийг авсан. Тэгээ би шагналыг ингээд нэг зүүхээр жоохон зүүгээд авах гэхээр надад одоохондоо нэг жоохон зөрөхгүй байгаа юм шиг санагдаад байдیں۔ Тэгээд ямар ч гэсэн энийгээ нандигнан дээдлээ сервантанда хийцэн. Ой тэгэлгүй яхаа төрийн иш шиг юм чи бас мундаг бас тэгээд төрөндөө болол тий өгөхстэй хүнд нь л одоо өгж ийн л гэж хүлээж авах хэрэгтэй шүү дээ. Тий. Энэ алтан медаль болохоор нийлээ маш их байд юм байлээ. Тэгээд 5 онд болохоор өөрөө тоглогчоор дасгалжуулагчаар 5 онд миний нэг тоглож байгаад 2005 онд миний нэг жилж ороод Монголд болсон 8 тэмцээн байлээ. 8 тэмцээнд ороод 8 үлдэнд төвлөж ирсэн тоглогчоор. Тэнд нь одоо дээд лиг гэж байгаа Монголын хамгийн том лиг, насан туршидын улсын аварга тий, оюутны лиг, оюутны улсын аварга Монголын хамгийн том 8 тэмцээнд 8 удаа төрүүлсэн. Тэгээ хүн юу би гэхдээ тийм амар сайн сагсчин гэж өөрийгөө хэлэхгүй. Айгу хичээл зүтгэлтэй хүрээ гэсэндээс та яаж авч байгаа хүрх тийм нэг юм хоббитой ч юм уу тий тэмүүлэлтэй. Тэрний дараа жоохон сагсан бомбог маань жоохон сонирхолгүй болсон гэхэд хэлж болохоор тэгэн гутаа дараа нь шууд менежмент 5 оноос эхлээд за би одоо энэ болоо тий ямар одоо шиг дэлхийн мэлхий байсан биш бид нэрт тэгэн гутаа сагс хөгжүүлээгээд тэгээ ер нь бол цэвэр 4-5 он сагсан бомбгийн их Монголын алтаад тэгээд манай асшороо давагд орж чинь бид нэр цуг сагс тоглодог байсан аахгүй. Сумочд үндэсний бүхчүүдийг үндэсний бүхийн өргөнд тоглуулсан шүү дээ. Тэгэл ер нь менежмент хийж эхэлсэн. Тэгэл ер нь бол сагсан бомбгийн эргэлт буцалтгүй өрсөлдөөнд оруулаад тэгээд тэрэндээ ч бас сайн муугаар дуудуулаад сав дүүрээд одоо бас ингэ олимпиад орох гэж байж шээ. Танаа баяр чинь бас энэ шигээр нь ороод хэр удаж байгаа бас гоё цэлгэрд их гоё зохион байгуулалттай юм а тий. Ороод нэг 2-3-4 жил болж байгаа. Манай хууч сансар 15 би чи микри 15-ын унган өгчүү тий. Манай охтууд өөрөө. Яа, за тэр охтуудын өөрөө бүр анд шиг шүү. Тий. Ороод зүгээр 0 Elsa, Little Pony янз юмнууд. Хөө энэ юу вэ? За энэ болохоор хардаа ингээд миний мандатууд дурсгалтай. Энэ Монголын биш ингээд олон улсын мандатууд ингээд дандаа дэлхийн дом тэмцээнүүд ийм л олон газар явсан байна. Одоо ингээд харуул. Тэгээд энэ одоо ингээд барихад ийм их байхад явхад ямар хэцүү байсан бол. Тэгээ энэний нэг хэсэгч бас энэний мөнгийг нь олно гэдэг хэсэг хэцүү шүү дээ. Тэгээд одоо ингээд энэ чи ганцаараа биш ингээд дандаа 4-5-6 гараа явна шүү дээ. Энд чи 5-9-5-ын Испанд болсон дэлхийн аварга, Туркд болсон дэлхийн аваргаас эхлээд их дуулга, Япон, Америк, Канада дэлхийн 30 гаруй оронд очсон байна. Овоо явсан шүү. Явсан. За тэгээд танай гэрээр зочлоод гасных би нэвтрүүлгийн ивент тэтгэгч Golden Gobi гээд үндэсний үйлдвэрлэгч амтад одоо шоколадны одоо цуглуулгыг хийдэг компани байгаа. Та бас урд нь хэрэглэж үзчихсэн баг тийм. За тэгээд энтхийнхаа би бас бэлгүүдийг бас та бүхэн танилцуулж байна. За ийм гоё одоо чихрийн цуглуулга байна шоколадны. За тэгээд бас одоо би бол энэ самартай энэ жимстэй энэ үргэлжлүүдэд маш их дуртай. Тэгээд шацаргантай байгаа одоо шүү янз бүр байгаа юм чинь. Тэгээд какаотой, шацаргантай, бөөрөлцгөнтэй. Тэгээд хамгийн гол нь энэ Truffles гэдэг юм гоё чихрийн цуглуулга байдیں۔ Энэ бол одоо за Rubin гэдэг юм гоё одоо тийм өөрмөц гоё какаотой, жирийн какаоноос бол 3 дахин илүү тийм одоо өндөр технологиор гардаг. Ийм гоё чихрийн цуглуулга байгаа шүү. Тэгээд хөрхөн охтуудтайгаа амархан эдэрээ ингэ танаа гэр бүлд Golden Gobi-гийн зүгээс бэлэг болгон дамжуулан өгч байгаа шүү. Golden Gobi-гийн хамт олонд маш баярлалаа. За манай Монголын
3-3 сагсан момгийн олимпик шоугийн эмэгтэй тоглолт гэлж байна. Тэгээ манай эмэгтэй баг маань 3 үеийн төлөөлөл байгаа. Насанд өргөчд, залуучууд өсвөргээд за энэ ч яг бэлтгэл гарцсан байгаа. Тэгээ ер нь бол 3 үетэй 5-аас 10 жилийн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Олимпиа хүлээж байгаа. Тэгээ өдөрт 6 багийн одоо нийт өглөө үүрээс 5 цагаас эхэлдэг бэлтгэл. Тэгээ оройны бэлтгэл ороод одоо ингээд сүүлд нь оройн тоо гэдэг дуустдаг. Оройны бэлтгэл дээр бол онол тактик систем ордог. Болжгүй яг манай Монголын одоо хамгийн сайн гэсэн те одоо мундаг гэсэн бүх үеийн төлөөллүүд байна. Тэгээд Монголдоо биш бас олон улсад өөрсдөө үзүүлсэн. Манай эмэгтэй багч чинь бас Азийн клубүүдийн аварт мөнгөн медаль авсан. Залуучуудын дэлхийн аварт 5-д орсон. За National League дээр бас медаль байрууд орсон. За эрэгтэй багыгаа бодвол бас тийм сайн биш ч гэсэндээ ямар ч байсан тодорхой хэмжээнд маш амжилттай тоглож байгаа. Азийн аврах шалгаруулалт хэмжээнд бас 4-т орсон байгаа. Тэгээд үе үеийн төлөөллүүдээс орж ирсэн. Ирээдүйд бас Монгол эмэгтэй хүмүүс бас дэлхийд бас сагсан момгоор тоглох хамт олон байгаа. Тэгээд энэ хүүхдүүд маань өөрсдөө тоглож ирсэн. Тэгээд одоо залуучууд жоохнуудын бол бид нар бэлдэж байгаа. Өмнө нь бол одоо Монгол орны одоо хамгийн шилдэг гэсэн хүүхдүүдээс шалгарч ирсэн. Гэхдээ бас өөрсдийгөө үзүүлнэ гэдэг маш том юм шүү дээ. Тэгээд манай дасгалжуулагчдын баг гэж том баг байдаг. Тэгээд ард талд нь сэтгэл зүйн баг байна, баг дасгалжуулагчдын баг байна. 3-3 холбооны бодлого менежментийн үр дүнд бид нар гарч ирж байгаа. Тэгээд Монгол систем, Монгол сагсан момгоор бид нар бас энэ тамирчтай бэлдэж байгаа. Сайн тоглолдог ч гэсэн жижигхэн нуруутай ч юм уу, зүрх зориг нь муу ч юм уу, тийм хүмүүс л энд байхгүй. Тэгээд одоо бол ямар ч байсан бид нар ч бас энэ сагсан момгоор дэлхийд бас тодорхой хэмжээний хүндтэй учраас шилдэг гэсэн охтууд байгаа. За охтуудаа бүгдээр намжлж баяр хүргье. За явж байгаараа. За. За илчтэй өвчтэй яваарай за. Тэгэхээр хамгийн энгийн усаг буюу хүүхдэд сайн зааж байгаа багш нар энд байгаа. Тэгэхээр Монгол систем, Монгол програмыг бид суулгаж байгаа. Тэгээ ямар учиртай юм бэ гэхээр бид нар одоо энэ дасгал гэж жишээлбэл бид нар өнгөрсөн жил MMC Energy клубын хамт олон Европт очсон. Тэнгуут Европод яадаг юм бэ гэхээр Америк сагсан монголоор нэгээр нь дасгалдаг. Европод одоо тэнцээхэд кроссовер залтын дасгал тэнцээ фикн рол буюу заслаантаа тийшээ айлвик буюу урсад цацдаг. Энд хамгаалтын дасгал гэдэг нэг дасгал дээр 4-5 дасгал өгч байгаа байхгүй. Тэгэхээр энэ сургалтыг бид нар авч байгаа. Америкуудын давуу талыг аваад, Европуудын давуу талыг аваад Монгол хөрсөндөө тохируулаад ийм Монгол систем гарч ирж байгаа. Тэгэхээр ийм олон мэдрэмж ингэ салтаг маш ихтэй дасгалууд байгаа. Тийм нэдэр бол тэгэхээр одоо бүр шинжлэх ухааны үндэслэлтэй бүр ингээд одоо багтлагчсан одоо багтлагаачсан ийм дасгал сургалтуудыг хийдэг гэсэн үг байна шүү дээ. Тийм тэгэхээр манайхан ч бид нар Монголын сагсан момог бид нар Монгол сагсан момгийн шинэ стил гаргаж ирээд байгаа. Тэгэхээр энэ шинэ стил нь юу юм бэ гэхээр ямар нэг зүйл төр шинжлэх ухаанчаар хандж байгаа. Тэгээ шинжлэх ухаанчаар хандна гэдэг чинь дэлхийд бас дэлхийд монголчууд одоо нөгөө Чингис хааны байлдааны тактик гэж ярьдаг шүү дээ. Тэр шиг бид нар ч яагаад 3-3 дэлхийд одоо нэг онцлогдоод байна шүү дээ. Тэгэхээр бид нар ч өөрөө гэсэн онцлогтой сагсан момог тоглоод байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо манай залуусын үр дүн манай 3-3 амжилт одоо цагийн үед Америкийн дээр чи бид нар цог байж байна гэхээр бас тий сагсан момогор шүү дээ. Тэгээ энэ мөгдийг бол үзэхийн тулд хэдүүлээ интернет YouTube-д ороод дараал Google дээр дараал үзэхэд бүх баримтаараа байгаа шүү дээ. Хоёлоо яриаг биш те зохион шүү дээ. Онцгой бэлтгэл бол ер нь онцгой амжилтаас эхэлнэ шүү дээ. Тэгэхээр бид нар эмэгтэй хүн гэж бодохгүй. Эмэгтэй хүмүүсийг Улаанбаатар Amazons гэж клуб байдаг. Amazons-ын дайчид чиг хоногтой. Тэгээд одоо Олс хийн яг эрэгтэй хүн шиг сувнайн хүч бэр бүх юма тултал хийж байгаа. Тэг ямар ч байсан одоо яаж бас эмэгтэй хүмүүс хөдөлмөрлөдгийг харах хэрэгтэй. Өдөрт 6 цаг, өглөө 3, өдөр 3 завсар зайгүй хөдөлмөрлж энэ үр дүн ирдэг байгаа. Солторо. Ингээд сетээр 1 минутаар 5 удаа 15 удаа ордог. Дивчээр байхгүй юу гол нь? Хоёр гараараа одоо хоёроо. Бас тийм. Хүчиг ордгоо. Тийм. Тэгээ хамгийн гол нь энэ чинь дивчээр дисвэр төмөр өргөчн бол яг ингээ булчин болоод чинь энэ чинь орооцолтоод нөгөө нарийн голондоо бяртаа гэж ярьдаг шүү дээ. Яс голондоо энэ чинь дивчээр дисвэр байхгүй. Орооцолтож гар хүчтэй бяртаа авах хэрэгтэй. Тийм.
Ирчтэй өчтэй. Уугараа. Уугараа. Дээшээ 40 удаа урдуураагүйгээд хажуу талаараа 10, баруун талаараа 10, хойд талаараа 10 гээд 70 удаа гүйдэг. Өдөр болгон зүгээр нэг бэлтгэлийн зүгээр нэг 15 минут 20 минут л бэлтгэл юм ерөөсөө зүгээр. Маш өндөр ачаалттай, өндөр техниктэй хүн бол үр дүнтэй байдаг. Тэгэхээр энэ одоо манай энэ залуучуудын баг сая олимпийн томчууд нь ингээд гүйж энэ гоё өгзөг хүч байр бүх юм Тэгвэл чи яг тэгш гадар дээр биш тий. машин огцом өксвөрлөө. Богино одоо өндөр хурдтайгаар гүйж байгаа шүү. Яг тийм богино зайн төсөлтүүд энэ богино тий. Хүн ямар систем тавин тэрэндээ тохируулсан програмаар хийх хэрэгтэй ч тийм. Тэгээ энэ оройны бэлтгэл бол бид нар ингээд өглөө бол шидэлт дандаа шидэлт таахдаг явдаг. Орой бол таахдаг. Нөгөө скил ур чадварууд явдаг. Тэгээ системээ баддаг байгаа. Тэгээ бэлтгэл болгон өөр өөр онцлогтой. Ирээдүйд бүгдээрээ одоо ирээдүйд үзэх бүх амжилтныг өөрсдийн гартаагаа залгаж хөтлөж ялэн тий. Хиний ч үрээ ямар ч амжилт хүрэх боломжтой юм залгаж хөтлөж ирдэг. Яг би ч хүүхд байхдаа сакс тоглож ирсэн. Тэгээд 2011 оноос хойш үнцсэн бол бугуур урсан болбонд ингээд яг ажиллаад явж байгаа. Энэ 13 оноос хойш тэгээд алуусан хэмжээнд ерөнхий бага менежлэл багуудтай багш нартай байх цуг явдаг байсан. 18 оны 18 насны Азаа оргоор анх одоо яг тулгууд тасалжуулагч маань 18 насыг баг авч байгаа. Тэндээс бол яг энэ бага ерөнхийдөө авч явж байгаа. Тамирчин хүн гэдэг бол залуу насных гэдэг шүү дээ. Тэгээд эргээд иргэн хүн болно. Иргэн хүн болоход маш зөв иргэдийг бэлтгэж байгаа гэж бол үздэг. Би одоо энэ 3-3-ын гэр бүлд ирээд жил гарсан болж байна. 20 оны 1 сарын 1-нд 79 сар Дундгой аймгаас ажиллаа өгөөд энд яг багт тасгалжуулагчийн багт орж ажиллаа жил гарсан л болж байна. Дундгой аймгийнхаа спортын газар тасгалжуулагч хийсэлтэй. Тэгээд нэг 2 үеийн тамирчид гарсан. Яг нэг өсвөрийн ус арахт нэг 13 пенальтцсан, нэг 5 тур үлдсэн. Тэгээд 7 мөнгө медаль авсан байдгийг нийт гişээгийнхэн. Яг тэгээд нэг шилдэг тамирчдаас их юм бол одоо Тайванд нэг хүүхэд, Японд нэг хүүхдүүд гээд бас яг сагсан мөнгөний чиглэлээрээ сураад энэ холбооны бодлогоор тэгээд явцал байж байна. За. Одоо 3 эсрэг 3 сагсан бөмбөгийн олимпийн шгшөө багийн одоо тамирчдаар ирж бас нэг оройг өнгөрүүлж байгаад туйл их баяртай байна. Та бүхэнтэй бас уулзаж заалны бэлтгэлийг харна гэдэг бол бас миний хувьд нэр төрийн сайхан хэрэг байна. Тэгээд бүгдээрэнд нь бас спортын одоо өндрөөс өндөр амжилтыг бүх үзэгчдийнхээ өмнөөс хүсэн өрөөё. За энэ jump source гэдэг байгаа. Тэр одоо бараг 60-70 жилийн түүхтэй. За одоо нэг зургатаар харахад Америк тоглогч үсрээл дээрээс нь одоо тоххол маш их үсрэл тесэрдэг шүү дээ. Шинжлэх ухааны үндслэлтэй одоо дасгал одоо хэрэглэл гэсэн үг. Тэгээ ер нь бол түүхэндээ метр 75 тонн 3 сар хийгээд дасгалын нэрх одоо цагирагт үрдэгүн тогтдог гэсэн үзүүлэлттэй. 20-оос 25 санжийн өсрэлтийг үсэрдэг. Ганцхан үсрэлтээс илүү үсрэлт тесрэлт байдаг. Өндөр үсрэхээс илүү тесрэлт гэдэг чинь хамгийн чухал шүү дээ. Хурдан үсрэх. Тэгээ манай энэ залуус ч бас Америкт бас зарим нэг талаас нь очиж тоглосон байгаа. Тэгэхээр энэ бол ер нь сагсан бөмбөгөөр сайн тоглож сурах гэж байгаа бол энийг хүүхэд залуус юм сайн хийх хэрэгтэй. Гүүрэ. Отоод. Дараагийнх нь урагшаа үслээд хурд хоолоолол. За. Хол хурдан за. Jump нөлөөлдөг шүү гэдэг. Нөлөөлдөг шүү гэдгийг одоо харуулдаг тий. Сажигдара! За өнөөдөр ямар ч байсан өнөөдрийн бэлтгэл дуусж байна. Оройны бэлтгэлээр бүгд дуусж байна. Тэгээ олимпийн шгшээ баг өнөөдөр Монголын бас мундаг
хүн болгоны хамгийн их үзэлттэй контент буюу танаа тон нэвтрүүлэг маань манай 3-3-ын гэр бүлийн хамт олон дээр ирж байна. Тэгээ өнөөдрийн бэлтгэл оройн тоо дээрээсээ тоолоод төрийнхөө дуулыг дуусаад өнөөдрийн бэлтгэлийг дуусгая. Залуучуудын манай шигшээг. За. Манай залуус түрүүн бэлтгэл хийсэн. За орой минь. За орой минь. Орой минь уушлахаар унтах гэж яхад жоохон саад болчих гайгүй. Гайгүй тий. Ингээд нэг өрөөндөө 6-6-аараа барилчтай тий. Тэгээ одоо өглөө эдгээр чи одоо 5 цагт бэлтгэл эхэлнэ шүү дээ. 4:30 гээд сэрнэ. За одоо эртгийн шиг амраарай. Тэгээ энэ болохоор манай зайсан MMC энержиг нэг манай залуучуудын шигшээ орж тий. Аяж нь амгалан MMC 20 залуус. Тэгвэл одоо гэр мэр санах холдоо асуудал байхгүй юм тий. Тий одоохондоо тэгээ ирээдүгээ харж байгаа. Нөгөө өрөөнд нь болохоор амгалан. За сайхан урсгаарай. Аимш өглөө уулзъя. Бас энэ баг 6 оны бүрэлдэхүүнтэй. Бас 6 оны. Тэгээ амгалан MMC энержи гэдэг нэг 2 дугаар баг. Тэгээ U21-т нөгөө National League тоглож. Эдгээр U23 тоглож байгаа. Дэлхийн лигүүдийн тэмцээн тоглолттой. Одоо яг 20 орчим насны залууч. Тий 21-тэй 20-той. Тэгээ ямар ч бас ингээл энэ чиний унтаал хоолой өдөөл бэлтгэлээ хийгээд гар утасны асуудлыг юу нь яаж шийдэж? уцыг хурааг авчтай. Огт Уц واخхгүй тэгээ орой л үзүүлнэ. Гар уц цаашд оруулахгүй шүү дээ. А өөх жоохон тодорхой хугацаа гэхдээ байна. Байгаа хаяа нэг өдөрт нэг хэдэн цаг. За энэ өрөө манай эмэгтэй өрөө байна. Орой минь. За сайхан амарч байна. Эмэгтэйчүүд бол 3-3-аараа. А октод нь цөөнөрөө байт юм байна. Тийм 3-3-аараа байдаг. За. Орой минь. Орой минь. Өөрийгөө танилцуулаач. Ганбат Минжин гэдэг U23 насны шгшаагт хамрагддаг. Одоо ер нь 3-3 тоглоод 3 дахь жилдээ явчихна. Тэгээ 3 жил. Яг энэ багтаа бол 3 жил тоглож байна. Одоо их сургуулаа төгссөн үү? Сурж байгаа юу? төгссөн. Төгсөөд одоо 1 жил болох гэж байна. Ямар мэргэжлэр төгссөн? Бизнес удирдлага. 3-3-аар яг оюутан байхдаа хичээлж гисэн болохоор хоёулангийн яг зэрэг хоёулангийг хослуулж, хоёулангийн айл алныг амжуулж дээд төвшөнд гэх нь хаашаа ерөнхийдөө боломжийн хэмжээнд хичээллээд яваад сурцсан. Тийм учраас одоо болохоор хичээл дуусаад одоо завчлөө их байгаа учраас яг энэ сагсандаа нэлээд анхаарч тийм залуучуудын насныхаа тэмцээнд төвшөлөө гарах амжилтууд байгаа. За багийн ахлагч ганц бол хулан за солонгоо за байр сав тогтой байна уу давгүй байна уу яаж юм скичээд давгүй ийшээ ингээд тавь суучих уу ингээд тавь сууч те за ерөнхийдөө бас наашаага ойрхон ирж байрладаг уу те тий ойрхон ирэх тий одоо байрлаад тэр удаж юу одоо 3-7 хоногт руу оо бүр байрлаад уу тий удаж байгаа юм шүү дээ тэгээ одоо энэ чи бол насан туршидын маань баг бас гэр бүлтэй л хүмүүс байдаг билгүй тэглэгээ ах бүгдээрээ гэр бүлтэй манай солонгоо хүүхэдтэй би охинтой бас манай энэ холон U23-аас орж иж байгаа дүү бас тэгээ одоо ингээд наашаага ингээд 2-3-7 хоног гэл удаа хугацаагаар байрлаад явчихна гар гэрийн амьдрал яаж байна Арга гэрээ амьдрал ерөнхийдөө тэгэл ер нь зохицуулаад сурцсан даа гэхгүй тий. Тэгвэл бөмбөг байх болчтой дөө гэж. Ерөнхийдөө зохицуулаад сурцсан. Арга хэлийг гэрийнхэн ч ойлгодог болсон, дэмждэг болсон. Одоо тий нийгмийн төлөө 3-3 гэр бүлэрээ бөөндөө зорцоож байгаа болохоор тэгээд ерөнхийдөө энэ жил бас тэгэл чөлөөлөгдсөн шүү дээ. 3 оноос хойш тоглосон. Тэгэхээр ч одоо үедээ 18 жил тийм тоглолцсон. Яг 3-3-ыг бол 2012 оноос анх Азийн элдний наадам гээд тэмцээнд хамгийн анх яваад нэг хүрэл медалийн төлөө тоглоод нэг хожигдоод уйлж ирж исэн төвхтэй. Гэж одоо эхэлсэн байна шүү дээ 3-3 бол тий. Тийм тэгж эхэлсэн. Тэгж эхэлсэн байна. Намайг Баясгалангийн Солонг гэдэг. Тэгээд анх 3-3-ыг 2013 оноос тоглож эхэлсэн.
зурлагчийн дараагаас гэх юм уу. Сагсан бөмбөг ер нь хэдэн настайгаас хойш тоглож байна? Сагсан бөмбөг тоглоод ер нь бол 20 жил болж байна. 20 жил. Тэ. 4-р ангиасаа хэлхийж авах ичмэр ч гэсэн олон улсын хэмжээ мастер. Юу байж тийм. Яг тэр хэмжээгээр хичээх стайл гэж би хүлээж авч байгаа л да. Орой мэнд залсаа. За орой мэнд яа. Цагийн зөрүү гаргаж эхэлж байгаа. Эднийг харахаар бүр сүрдэж явчихдаг. Ер нь бол жил болгоно л ингэж ер нь бол тухайн үйлрэл эхлэхээс өмнө бэлтгэлээ базаагаа сурцсан ер нь бидний хувьд дасал болцсон. Яг тэр гормоор л ер нь бол энэ жилийн үед эхэлсэн бэлтгэлээ явж байна. За тэгээ бидний хувьд гэх юм бол энэ жилийн хувьд маш онцлогтой жил, ямар онцлогтой жил вэ гэхээр олимпиад оролцсон. Эмэгтэй баг нь олимпиагаа эрхийг авцсан. Бидний хувьд гэх юм бол олимпиад оролцох эрхийг авч чадах уугүй гэдэг Маш том хариуцлагатай жил болж байна. Бэлтгэл сургалтаа маш нэм бай, маш сайн хийх ёстой. Тэгжээж бид нар бас амжилттай ахиулна, амжилттай оролцсон тий. За сайхан амарцгаараа. Баяр таа. Сайхан амраарай. За сайн байна. Сайхан амарсан. За. Өглөөний хатаа нэ. 4:50 болжээ. 4:50 хүрч байна тий. Манай хэд одоо ингэ босцсон байгаа юу? Гайгүй бэлтгэл зал руу орж байгаа. 4:30. Их намарсан. Ёо. Эшээс агаар бас сайхан юм тий. Өрн цаг ирээд бас гоё дулаахан болж байна. Дулаахан байна. Өөрөөр хэд. Тий. Анаас жоохон уур гарч байгаа ч гэсэн одоо бас гоё өнөө дагархааргүй шүү дээ. Одоо би төр ишиг нэг 3 км гүүн хавтлаа. Бэлтгэлийн заал руу явна. Тий, ерөөсөө энэ чинь спортлог шүү дээ. Тэр үед Оросууд яг зааж өгсөн маш. Манай хоёр мөнх аврагч чөлөөтийн алтан үеийн чинь энэ ч бэлтгэлд гардаг байж байгаа. Дэлхийн аврагуудаас нөгөө алтан үеийн амлалтыг үзүүлсэн. Нэг жил энд гараагүй юм бэл энэ чинь алдрын амралт байгаа шүү дээ. Тэгээ энэ чинь тамирчдад юм их ээлтэй ам хандгаат. Тий. За өглөөний дасгал. Ерөнхийдөө 5 цагт боссон баг маань бол 5-8 хүртэл бэлтгэлээ хийдэг гэдэг байгаа тий. Өглөөний дасгалын онцлог нь юундаа байд юм бэ? Ер нь тэгээд хүн зүгээр жирийн хүн гэсэн өглөө 5 цагт босоход бол хэцүү шүү дээ тий. Тэгэхээр чи 5 цагт бэлтгэл хийгээд унтж байгаа шууд босч ирээд гадаа гарахгүй шууд заалан байдаг. Энэ бол хүний скил ур чадварыг маш дээд зэргээр сайжруулна. Тэгээ ямар ч байсан өглөөний юм бол өөртөө үлддэг. Тэгэхээр ирээдүйн болсон залуучуудын шигшээг маань ингээд өглөө 3 цагийн бэлтгэл хийдэг. Нэг хүн ойролцоогоор 600-аас 800 шиг хийж байгаа. Тэгэхээр цагтаа тоотоо тий. Тэгээ яг юм хамгийн нойлцгүй хамгийн сул цэг дээр хүн ингээд шилдэг нэ гэдэг бол байрна. Одоо өглөө нөгөө ном сурах, үг цээжлэхэд сайн байдаг гэдэг шиг би организм ч ингээд хүлээж авахд бэлэн байдаг. Тэгэхээр хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэгтэй адилхан энэ маш үр дүнтэй өглөөний бэлтгэл маш сайн байдаг. Уур витаминууд хэрэглэн. Тэгэхгүй зүгээр жирийн хоолоор бол одоо юм бол эзэгч явахгүй шүү дээ. Тэгэхээр уур, тэгээ виса, нэмэлт хийжэл хоолноос гадна нэмэлт хийжэл уургуудыг уухгүй бол цөмөрчдөг байхгүй юу. Тэгэхгүй цөмөрцөн хоол ундгүй бэлтгэл хийх юм бол үр дүн авахгүй шүү дээ. Тэгэхээр машин гэсэн мастааслоо цаг тухайд нь солиод байхаар маш үр дүнтэй байдаг шиг нэлээд сайн. Зүгээр сагсан бөмбөг тоглох энгийн намирчин байгуул яаж хийж болно шүү дээ. Өөр зэрэглэлд ирээдүйгээ хараад 5-10 жилийн Монголын сагсан бөмбөгийн оргил амжилтыг тий үзүүлье гэвэл энэ одоо өглөө бэлтгэлхийн. Тэгэд ард нь энэ хүүхдүүд тамирчид гарч ирэхийн тулд ард нь холбооны хамт олсон тий багш дасгалжуулагчдын баг хэрхэн яаж зүтгэдгийг бас манай энэ сайхан одоо нөгөө танаа тон гэдэг нэвтрүүлгийн үр дүнгийг
үзүүлж штэ. Тэгэхээр ирээдүйн болсон мянган хүүхдүүд болон сагсан хүмүүс оногч хүүхдүүд энэ 3-3-ын ч маш өөр шинжлэх ухаанчаар тий маш шинжлэх ухааны үндэслэлтэй дэлхийн шилдэг юм одоо тамирчид болохын тулд өдрийн өөрийн 5 жингээр оройн шөнийн бүрийн хүртэл ингэж хөдөлмөрлөдөг шүү гэдгийг л харуулад байна л да. Яг тоглолтын дээр хэрэгжилж байгаа юм хийх хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Өшөө юу юм бэ гэхээр төшөөл Агийн X-аг хоёр, их хоёр Агийн хоёр таарах юм бол эсрэг баг байлаа гэж. Аваад дээд зэргээр буутах хэрэгтэй байхгүй юу? Аваад гоцоноос пүнк буудаал хурдаар гарч ямар ч хөл гараа хоёр эргэж гарч ирэл шууд тасаал ингээд шууд бэлэн байхгүй хөлөө тавиад удаад дөрөв тэр нөгөө степ бэк мэг гэж зүгээр ингээ өөрийгөө хураад байгаа байхгүй. Тэгэхэд ч өөртөө хүмүүстэй амлаа, заслон тавилаа, дахим руу нэрглээ, оролт хийж байгаа. Хоошоо гарч ирлээ шийдлээ. Бүх шийдлийг ингэж өөрөө өөртөө өгөөжтэй хийгээд байхгүй юу. Тэгэхгүй та нарыг залхааж байгаа юм шиг бид нар ингээд залхаад байгаа юм шиг иймэрхүү болчиход байгаа байхгүй юу. Бүх шийдэлт чи өөр дүнтэй өөрөө өөртөө өөр дүнтэй гэдэг. За манайхан ингээд өглөө цайнд орж байгаа. Амьдрал ингээд 8 цаг гэхэд бол аяд дундаа л өрнөж штэ тий. Одоо нөгөө жижигүүд маань 5 цагаас бэлтгэлийг 8-д орж цайнд орно. Одоо манай эмэгтэй олимпийн баглаа шигшээ баг хоолн цаг өглөөнийхөө цайнд орж байгаа. Тэгээ шууд цайнд ороод бэлтгэлдээ ордог. Тэгээ 8-аас 11 хүрнэ. 11-ээсээ тэгээд эрэхтэй баг маань орно. Ингээл өдрийн цикл ингээл өргөлсөөр гол өчигдөр шөнө 12-1 туссан шүү дээ. Тэгээ өглөө нэг ийм өв цай уудаг нэг баримтад алах бантан каш тэ яг нэг ингээд өгдөг. Дээрээс нь бол мэдээж нэмэлт бүтээгдэхүүнүүд бол өөрсдөө ч тамирчин хүмүүс. Тэ нэг хүүхд залуучууд хэлэхэд өглөө эртэж Монгол гэдэг шүү дээ тий. Одоо 8 цаг гэхэд амьдрал эд дундаа явж шүү дээ. Тэгэхээр одоо таквондо манай тамирчин хүмүүс дэг жаягтай тий. Хүн ер нь өглөө эрт босож энэ цагийг бас үр дүнтэй өнгөрөх хэрэгтэй. Залуу наснда хийсэн хөдөлмөр хооштой үеийн үед бас сэвлэгдэж үлдэн штэ. Тэгэхээр ч бас босох цагтаа босож байгаараа мэдээж унтах цаг байлгүй яах вэ? Тамирчин хүн бол хамгийн сайн бол унтах сайн байдаг. Амарч явах. Тийм. Яг тэмцээн дөхөөд яг тэмцээний үедүүд бол дээд зэргээр унтах хэрэгтэй. Тийм юм баг. Тэгэхээр байг бодогдоод ч найр өрөхгүй л. Тийм тэгээ ер нь бол орчин үеийн шинжлэх ухаан, спортын шинжлэх ухаан гэж бас тусдаа бас нойрны шинжлэх ухаан, хоолны шинжлэх ухаан гэж бас байна. Бүгд тусдаа. За өглөөнийхөө цайнд орчлоо. Өглөөний цай сайхан байлаа. Одоо бол яг бидний ардад талд Октодын маань шигшээ багийн тамирчид маань бэлтгэл сургалтанд орчихсон байж гин. Харин бид энд яах гэж сайхан ингэж хурал хийх гэж байгаа юм шиг игнээ суудсан бэ гэвэл танилцуулаач багшаа. За манайх бас ганцхан сагсан бөмбөгийн бөмбөг тоглодог шинжлэх ухааны үндэстэй явдаг. Манай одоо ингэж хэлмэнгээд манай хөдөлгөөн засалж багтаага үргэлж цуг гэдэг эмэгтэй олимпийн багтай. Манай золзой сэтгэл зүй ч одоо тэгээ спортын сэтгэл зүй шинжлэх ухааныг бас Монголын спортод бас хийх гэж байгаа. Тэгээ бид нар бол өмнө нь ярьсан Монголын 3-3 гэр бүлийнхэн бол ер нь бол тултал дэлхий ямар яаж хөгжиж болдог яг тэрнтэй адилханаар тултал хөдөлмөрлөж байгаа. Тэгээ одоо ингээ өглөөний бэлтгэл дээр сэтгэл зүй гэж спортын шинжлэх ухааныг бид нар энэ спорт дээр тавьж байгаа. Тэгээ хувь хүмүүс бол хүүхдүүдээс өөр гэсэн сэтгэл зүйтэй нэгдэж нийлүүлж бас шинэлэг байдлаар энэ спортыг хөгжүүлэх гэж манай хамт олон нэг гэр бүл болж ажилладаг байгаа. Тэгээд манай сэтгэл зүй болон хөдөлгөөн засалттай. Шигшээ багийн ялангуяа олимпийн шигшээ багийн тамирчдыг одоо яг хэвийн унтаад босоод ирэхэд яг пульстэй SPO2 буюу хүчил төрөгчийн хангамж яг ямар байх вэ гэдэг стандартыг бид нэр гаргаж ирэхийн тулд өмнө нь одоо ийм түүх байгаагүй байсан учраас бүгднийг бүртгэлжүүлж байгаа. Тэгээд энэ нь өөрөө дараа чи ялалтай амжилт тэмцээн оролдоонд аюул чухал ач холбогдолтой мэдээлэл бүрдэж байгаа гэсэн. Тэгээд шийдэлт толгон дээр тоо үзүүлэлт болон мөн пүүлстэй SPO2 гэдэг ийм тоонуудыг байнга авж байгаа. Жишээ нь одоо шийдэлт 7 минутын шийдэлт байх юм бол 7 минут дээр нийт орсон тоо тэгээд нийт шийдсэн тоо тэгээд орсон тоогийн аваад хуржуулаад тэгээд тэр нь өөрөө яг ямар үзүүлэлт одоо хазаалттай байна вэ гэдгээс нь шалтгаалаад
одоо сэтгэл зүйн зөвлөгөө болоод одоо багш нарын тий ачаал хэр байна гэх мэтчлэн зүйлүүд маш үр дүнтэй байх нь шүү дээ. Жишээ нь одоо нэг тамирчин дээр жишээ л та хоёлаа. За. Энэ болохоор нэг манай баг өөрөө 21 он гараад хамгийн ихний бэлтгэл нь болохоор ухаан удаг дээр явсаа. Өмнө Говь аймгийн Energy Resource компани. За тэрэн дээр юм бол хулан койлоо авч үзээ л да. За тэгээ. Хулан хаана? За хулангийн нийт бэлтгэл л байгаа байхгүй юу? Хулан одоо жишээ 1 сарын 19-ноос 2 сарын 2 хүртэл ингээ бэлтгэл явсан байна те. За бүх нэг бэлтгэл дундуур намралт мэдээж байгаа шүү дээ. За энэ би зөвхөн бэлтгэлийн хэсэг нэ. Тэгэнгүүт 7 минутын шидэлт буюу торгуулийн шидэлт. За 7 минут тасралтгүй шидэхээр нөгөө нэг тухайн хүн маань маш их ачаалж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр ачаал ирэхээрээ сэтгэл зүйн байдал эсвэл нөгөө тоон доош унжин уу эсвэл яг хэвэндээ байгаад байна уу? Пульс ихэд байгаад байна хэмжлэн тийм зүйлүүд байгаад байгаа байхгүй. За тэгээд хулангийн за эхний өдрийнх нь жишээ нь шидэлтийнх нь нийт торгуулийн шидэлт нь 107 гэх мэтчлээ. Нийт шидэлт нь 132 шидснээс тэгээд 107 орсон байх нь шүү дээ тий. Гэсэн үг байна. Тэгэхээр энэ чинь нөгөө тоон спорт. Тэгэхээр тоон үзүүлэлтүүдийг нь авч ягаад одоо энэ зөвхөн нэг бэлтгэлийн тий хоёрхан тамирчны тоон үзүүлэхэд нөгөө мэрэгжлийн өндөр зэрэг учраас өндөр тоонууд байгаа. Тэгэхээр эн чинь нэг жилийн хугацаанд мэрэгжлийн баг маань тасралтгүй бэлтгэл хийгээд маш өндөр хуваараас өссөн байгаа. Өнгөрсөн оны 20 оны 1-р сараас мэрэгжлийн одоо клубын системд ороод одоо олимпийн бэлтгэл маань жилийн өмнө 20 он ч олимп хийсэн. Тэгээ хойшлцсон. Тэгээ ингээд жилийн хугацаанд хийсэн бэлтгэлжилт яг жилийн дараахтайгаа харьцуулахад бол эсрэг өндөр хуваар өссөн байгаа хэрэг. Тийм. Тэгэхээр ер нь бол тэр хэмжээнд энэ хугацаанд нөгөө ковид коронавирус байсан учраас бид нар гадагшаа тэмцээнд дэлхийд дахинаараа ер нь оролцох боломж бага байлаа шүү дээ. Тэгэхээр одоо ийм туршилтын ийм эксперт хийх юм тоглолтууд дээр бас өөрсдөө энийг харах. Яг бэлтгэлчлэлтийн хувьд бол маш өндөр хэмжээнд ер нь бол өсчихсөн одоо 40% өсчихсөн харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр манай хөдөлгөөн засалч маань байнга бэлтгэлтээр байгаа. Тэгээд энэ болгон тоон үзүүлэлтүүдийг гаргасныхаа үр дүнд болохоор юу гэхээр эн чинь бэлтгэлийн нарийн төлөвлөгөө хийж байгаа. Бэлтгэлжилтийн хувьд яг юу их юм сэтгэл зүйн хувьд юу их юм за бэлтгэл гэмтлээс сэргийлэх гэдэг чинь номер 1 зорилго явж байгаа. Спортод хамгийн хэцүү юм бол бэлтгэл гэмтэл. Тэгээд цаг хугацааг зөв зохион байгуул төлөвлөх тухай асуудал. Тэгэхээр энэ болгоныг нөгөө сэтгэл зүйтэй нойж өгөөд тэгээд эн чинь нөгөө Монголын түүхэн дагуудаа багийн спорт орж байгаа тийм. Тэгээд ер нь бол 3-3 сагсанбгийн холбоо маань урт хугацаанд зөв менежментээр ажиллаж ийж бид энэ чухал том эрхийг олж авсан байгаа. Тэгээд дээр нь мэдээж энэ бол нүрэх хөдөлмөр байгаа. Тэгэхээр энийг одоо шинжлэх ухааны талаас нь яаж гарч болох вэ гээл тийм. MSS группийнхаа хамт олон MSS группийн захирлуудтай 3-3 холбооныхаа ерөнхийлөгч мега захиралтай цэнгэл захиралтай бас ожиргал захиралтай бас үнэхээр баярлалаа гэж хэлмээр байна. Яг тэгэхээр энэ болгоны цаана энэ одоо бүх зүйл бас тэр хүмүүсийн менежмент тэр хүмүүсийн дэмжлэг тэр хүмүүсийн маань одоо яг бүх зүйл дээр хамт явдаг тэр сэтгэл зүйн байдаг учраас бид өнөөдөр ингээд олимпийн бэлтгэл хийгээ сууж байгаа тийм ээ. Тэгэхээр бас чин сэтгэлээсээ тэр хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. За баярлалаа тэглэг байхад бид цөөхөлөх нэ. Тэгсэн мөртлөө бид бүгдийг чаддаг үнэхээр мундаг ард түмэн. Тэр одоо миний яг энэ ард зогсож байгаа залуучууд тун удахгүй бас олимп төвлөхийн одоо давцангаас өндөр амжилт үзүүлэх байхаа гэдэгт итгэж байна. Энэ бүгдийг дэмжиж байгаа тэр ард нь байгаа чимээгүй баатруудад бүгдээрэнд нь бас баярлалаа гэж хэлэх нь одоо зүг бахаа гэж бодож байна. Та бүхэн ч амжилт хүсье. За тэгээд өнөөдрийн бас хэдүүлээ төлөвлөгөө гаргахаар бүх график төлөвлөгөөрөө гаргацсан байгаа. За одоо энэ нөгөө олимпийн циклийн байрал дутахгүй эхлэн. Тэгээд хэдүүлээ бүх баг дээр тусгаал мэдээллүүдээ золзаая мөнх чулуунд бас өгсөн байгаа. Тэгээд хэдүүлээ энийгээ бас сайн харах хэрэгтэй байна. Манай 3-3 үндэсний шигшээ багийн хамт олон бол дасгалжуулагчдын баг маш том бүрэлдэхүүнтэй ажилладаг. За ундрах олон пүүжа багш хоёр маань хотод өсвөрийн баг айлгаж байгаа. Тэгээ манай хөдөлгөөн засалт Тэлмэн, сэтгэл зүйч золзаая, лагоо багш, төгс жаргал менежер одоо 23 буян тогтох. За клубын Улаанбаатар Амазонс буюу Улаанбаатар MMC-г
Мөнх чулуун гэж одоо манай менежер байдаг. Бид нар хамтаараа багаараа ажилладаг. Тэгэхээр энэ багуудын ардталт бол одоо ивент тэтгэгч 3-3 холбоо, Улаанбаатар MMC, Energy гэж ивент тэтгэгч нар бас байдаг. Маш олон хүний бүрэлдэхүүнтэй бид бүгд ажилладаг байгаа. Тэгээ багийн спорт бол багаараа дэлхийд гарна гэдэг бол маш том хүч, энерги зарцуулж иж цаг хугацааны дараа гардаг. Тэгээ бид нар бас монголчуудтай багаараа хамтаараа дэлхийн спортыг Монголын спорт дэлхийд гарах том жишээтэй хамт олноороо ингэж ажиллаж өдрийг өнгөрөөж өглөөнийхөө хурдыг бас ингэж хийдэг байгаа. Хамгаалт гэж одоо тамирчид Монголын спортын гэр бүлийнх нь одоо дээр үеэсээ бүгд л энэ өнждөг. Чөлөөтэй алтан үеийнхэн цам чарга одоо тишүүрийн талбай байна. Бүгд энэ өнждөг. Энэ яагаад оцтой вэ? Оросууд бас дээр үеийн олимпийн бэлтгэлийн бааз ч юм уу энэ тамирчид бэлтгэлээ хийж байгаарэ гэж зөвлөсөн юм байлээ. Тэгээ яагаад тэгэхээр одоо ингээл үзэхэд ч iPhone-ы аппликейшн дээр далайн түвшингөөс тийш 1550 гэж байгаа байхгүй энэ. Тэгээ энэ одоо өглөө бид нар уул руу гүйдэг 1670 1700. Бээжинг гихч одоо далайн түвшингөөс бас 0 штэ. Тэгэхээр ийм хүчил төрөгч органик өндөрлөг газар бэлтгэлийхээр цусан дах бөөм ингэж ялгараад нөгөө амьд органик одоо нөгөө ярил допинг гэж ярьдэн штэ тий. Ямар ч эрүүл допинг байхгүй юу. Тэгэхээр ийм өндөрлөг газар хүчтэй бяртаа бэлтгэлийхээр уушгиндаа багтаам заваад толгоондоо одоо ийм хүчил төрөгч аваад ажиллах чадвар өндөр болдог. Тэгэхээр энэчээ бэлтгэл үр дүнтэй. Тэгэхээр хаана яаж бэлтэх вэ гэдэг чинь бас шинжлэх ухааны үндэслэлтэй байх хэрэгтэй байхгүй юу. Ганцаараа биш бид багаараа ажиллана. Монголчууд бид багаараа хамтаараа амжилт гаргаж байна. За олимпиад оролцох чинь дээрээс нь нэг хүн биш нэгнийхээ төлөө нийт нэгнийхээ төлөө. Бид нар ч олимпийн аваргыг Бадрууган Төвшинбаяраа гэж аврагтаа болсон тий. Одоо багаараа хэдүүлээ бас олимпиад бас хизээ нэгэн цагт медаль авъя тий. Хизээ нэгэн цагт бас л оргилд нь гар зогсъё гэдэг ойрхон байна гэж хараад байгаа шүү дээ. Бодит байдал. Үнэн бодит байдал тий. Өмнө нь бол одоо яриул бас хүмүүс их л шүүмжил дагуулдаг байсан бол одоо тэгээд биднэрт боломж байна. Маа нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр та бүхний одоо явах гэж байгаа одоо Японы Токиогийн олимп тийм ээ Япон руу явна. Энтэй ч уялдуулаад одоо манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр BGC буюу одоо Beauty Japan Cosmetics гэдэг одоо компани хамт олон шигшээ багийнхаа бүх тамирчидтай бас гарын бэлэг надаар дайж явуулсан байгаа. Би бас энийг одоо үзэгчдийнхаа өмнө одоо бүх тамирчидтай сайхан заалан цуглуулж агаад өгчий гэж бодож байна. Болно өстэй өгшөө. Болно. Ямар ч гэсэн ивент тэтгэгчгүйгээр те бид нэр ч хэрэг гарахад сайхан сэтгэлтэй ивент тэтгэгч сайхан хүмүүсийн бунаар гарч байгаа шүү. Тэгэхээр та бүхэн ивент тэтгэж тэр хамт олонч нь бас Монголын 3-9-3 гэр бүлийн өмнөөс баярлалаа. Баярлалаа. Ингээд нэвтрүүлгийн маань үргэлж дэмжиж байдаг ивент тэтгэгч байгууллагуудаа маш их баярлалаа. Golden Gobi, BGC гийнхаа хамт олон бас дахин баярлалаа гэдэг хэлээ. За орж түр гарын бэлгээ гардаа тэгхөө. За маань нэвтрүүлэг үргэлжилж байна. Өнөөдөр одоо бид нар 3-9-3-ийнхаа олимпийн шигшээ багийн тамирчдээр одоо хүрэлцэн ирээд энэ удаагийнхаа дугаарыг бэлтгэж хүргэж байгаа үзэгчд маань бол хэдийнээс мэдж байгаа. 2021 Японы Токиогийн олимпиад одоо эх орныхоо нэрийг төлөөлөн оролцож байгаа. Эдгээр сагсан бөмбөгийн тамирчидтай одоо баяр хүргэм манай Beauty Japan Cosmetics-ийн зүгээс Японы 110 жилийн түүхтэй Cove компанийнхаа бүтээгдэхүүнийхаа дээжээс бэлэг болгон барьж байна. Тэгээд дараачихаа уралдаан тэмцээнд нь маш итгэх зүтгэлтэйгээр оролцож амжилттай оролцохыг одоо хүсье. Баярлалаа. За Beauty Japan Cosmetics-ийн компанид 3-9-3-ын баг хамт олон гэр бүлийнхаа бүхний өмнөөс баярлалт тайлбарснаа илэрхийлье. Баярлалаа.
За. Dum dum dum